Жүүл Верн усан доогуур 20,000 бээр аясан. 8-р бүлэг. Хөдөлгөөн доторх хөдөлгөөн. Нийлгийн хаагдангууд та санахгүй болж бид нүцгэн хөлөөр тэмтэлчин төмөр шатаар був. Нэг хаалган гойж биднийг оруулаад чахан агтлаа. Хаана хэнийг ард орсныг бүү мэд. Шинэ арга зам сэтсэн далайн дээрэмчт байх бүдүүлэг харилцаанд дүүцэх нийтлэнд зэрлэгүүдээс илүү бүдүүлэг юм. Хэрв тэд хүний махан хүнсдэн байлаа гэхэд би гайхахгүй. Аз болоход хутагтай яваатул хэн нэгэн ойртол үзүүлээд өгнө хэмэв. Би түүнийг тайвшруулад хаана орж ирснийг мэдэх санаатай гараа орсонгоо та болохаа төмөр ханад тулав. Хан дагаж цааш хөдөлбөл сандал тойруулсан ширээнд хүрлээ. Хаалга цонх лав таарсангүй. Консел нөгөө тийш тойрсон ч удалгүй надтай ирж мөргөлдөв. Нээдлэнд хэдийн өндөр боловч гараад иж сунгаа таазанд хүрээгүй юм. Хагас цагийн дараа харанхуйд хэдийн дасч эхэлтэл нүд соглом хурц гэрэл гинт тасаа. Шумбагч онгоцны эргэн тойрны усыг гэрэлтүүлж биднийг паспортдог амтан гэж эндүрхэд хүргэж ассан гэрлийг би танив. Тэр нь өрөөний таазанд суулгасан тал бөмбөлөг хэлбэртэй хийцнээс гадагшлана. Хаана орж ирсний гэрэл тойроор чарлаа. Нээрээ 5 сандал ба ширээ бүхий бин битүү өрөө юмсанч. Гаднаас ямар ч чимээ шууган үл нэвтрэх тул яг одоо хөлөг онгоц шумпсан юм уу хөвж явааг та хараггүй. Хэрв хүнийг шоронд хийгээд мартъя гэж бодвол гэрэл асаахгүй нь ойлгомжтой. Тул удахгүй бидэнтэй харилцаж бүх юм тодорхой болно гэж найдлаа. Би андуурсангүй. Төгжээ хяхраад хаалга нэгдэн 2 хүн орж ирв. Нэг нь намхан нуруу ханхар зээчтэй. Балтгар ир байв. Арзгар устэй, зантгар толгой, хурц харцтай нүд ширвээ сахалтай. Үзвээс Францын өмнөд нутгийн гимээр шалбал зур тэрээр аманцар нэгэн гэдэг нь илт. Даанч тэд хоорондоо үл мэд хэлээр ярихаж. Нөгөө нь зоримог харнуудад цонхгор царайтай. Тэргүүнээ цэх өргөөд хөмсгөн ойж буунга үнзгийн амьсгалахыг үзвэл өөртөө итгэлтэй. Амгалан тайван сэтгэлийн тэнхээхтэй цөс зөрөгтэй нэгэн үзвээс бардам тэрэрийн харц ширүүн мөртлөө тайван итгэл цацруулах нь өндөр дээд бодол санаатайг байгаа байдал дүр төрх зогсолт хөдөлгөөн шулуун шудраг зантайг илтгэнэ. Түүнийг харангууд бүх юм сайн сайхнаар дуусна гэх найдвар өөрийн ирэхгүй бадрав. Насыг нь баримжаас харахгүй тул 35-аас 50 настай гэж хэлье. Өндөр нуруу жимбгэр уруул яраасан шүд урт хуруутай юм. Товчгондоо сурвалжит ухсаа гаралтай мэт сайхан ир гэж түүнийг л хэлэх байх. Хол зайтай 2 нүд нь хожим миний олж мэдснээр нээдлийнхээс хурц хараатай юм билээ. Ямар нэг юмыг анхаарвал хөмсгөн хөдөлж онигод нэвт шувт ширтэн. Тэд хоёул усны халиуны арьс малгай далайн хавын арьсан урт түрийтэй. Гуталтай ба дотуураа би барихааргүй чөлөөтэй дааман хувцас өмссөн байв. Хөдөлгөөн дарга бололтой өндөр бидний таг дуугүй ширтэн. Дараа нь миний огт таньж мэдэхгүй уянгалаг зөөлөн чихнээ чимэгтэй хэлээр нөгөөдөө үг хэлэхэд тэр нь толгойд дохиж хариу хідэн үг хэлээд намайг харлаа. Би дахин консулийн зөвснөөр Франц хэлээр өөрийгөө болон нөхдөө танилцуулж бидний адал явдлын түүхийг дуржигнуулж гарав. Ээлдэг сайхан нүд дээр миний яриаг их анхааралтай чагнавч хариу дуугарсангүй. Би аргаа бараад хэллээ. Элв Нед, та англиар ирээд үз. Нед тэр дороо миний ярьсан утга санааг дамжуулаад бас дээрэс нь хүний эрх зөрчин энд хорж байгааг эсэргүүцэн шүүхээр заргалтгаа дуулгаж эцэстэн турж үхэх шахаж байгаагаа бас хэлээд авав. Тэр гар хурууга савчин ууртай догшин ирнэ. Удаах ээлжинд консел герман хэл дээр тайлбарлаад ч ямар нэг үр дүнд хүрсэнгүй. Эцэст нь би баг залуугийн хамаг ой санамжаа хурцлан байж латин хэлээр түг тагхийн ирээд бас бүтлгүйтэн. Зочид өнөх ойлгомжгүй хэлээр хоорондоо хэдэн үг солиод гарч одлоо. Ямар дорд хүмүүс вэ? Бид янз бүрийн хэлээр ярьлаа. Тэдний оронд өөр хямбугай байлаач илдэг загнах үүднээс ядаж нэг үг дуугарах байв.
Тэд бол өөдгүйчүүдийн улсаас ирсэн өөдгүй муу хүмүүс. Хэрв хүн амаа ангааж шүдээ хазлаж ташаалах дуу гаргавал өлсөж байгаагийн дохио гэдгийг аль ч улсад ойлгоно гэж Нидленд бахирна. Тэр ямар үндэстэй юм бол доо. Ямар ч гэсэн өмнө зүгийн хүмүүс гэдэг нь харваас илт. Хоорондоо ярих хэл нь бүр ойлгомжгүй юм гэж би дуугарав. Энэ үед хаалга нэгдэн үйлчлэгч орж ирээд үл мэдэх даавуугаар ойсон хувцас тавьж өгсөн юм. Бид шалавхан хувцаслав. Хилгүүд үлээ бололтой үйлчлэгч тэр хооронд ширээ заслаа. Хэрв цахилгаан гэрэлтүүлгийн Гестацус соёл ертөнцийн хаан ихтэй тансаг ресторанд үйлчлүүлж байна гэж бодомоор хэд хэдэн төрлийн загасны танил хоол бас амтан ургамлын ямар гаралтай нь үл мэдэгдэх хоолч байв. Бидэнд цэвэр ус аягалж өглөө. Хооллох хэрэгсэл бүгд уран ганга хийцтэй ба ширхэг бүр нь мобилис гэсэн ураа сийлсэн харагдана. Хөдөлгөөн доторх хөдөлгөөн. Харин гэдэг нь далайн гүнд ноёрхох нууцлаг хүний нэрний эхний үсэг бололтой. Нед консул хоёр харин над шиг олон юм бодолгүй хоол руу шууд дайрлаа. Би ч тэдний жишээг дагав. Хорвоогийн бүх юм төгсгөлтэй тул бидний өлсгөл бас дарагдлаа. Манай хоёр тэр дороо чирсэн дээр хэвтэнгүүт унтаад өгсөн юм. Харин миний толгойд мянган бодол эргэлдэнэ. Бид хаана байна вэ? Хаашаа татагдаж оров? Хөлөг далайн гүн рүү шумбаж байгааг би мэдэрнэ. Тэгээд хар дарав. Далайн нууцлаг гүнээс энэ хөлөг шиг шаламгай сүртэн мүл таних амьтад бөөнөр гарч ирээд гэвч тарих уюун тайвширч би нойронд дарагдав. Окей, ингээ 8 дугаар бүлэг дуусч байгаа маань. За хэдүүлээ 9 дугаар бүлэг рүү орцгоё. 9 дугаар бүлэг Недлендийн хилэн. Би бусдаас төрүүлж сэрлээ. Хоолны хэрэгсэл хураасныг тооцвол өрөөнд ямар нэг өөрчлөлт гарсангүй. Энэ өрөө шорон бид хоригдол чигээр үлджээ. Тэгээд агаар дутагдаж эхлэхийг мэдрэв. Амьсгал давчдаж цээж хөндрөв. Энэ өрөөний агаарыг яаж сэлгдэг юм бол химийн аргаар буюу бертолитийн давсыг цоолж сийчхийг зэрэгцээ хлортой натригаар агаар дэх нүүрс хүчлийн ихийг залгидаг юм болов. Эсвэл тусгай савнд нэвтрүүлж шахсан агаар давтуулдгөө. Эсвэл халим шиг үе усны гадарга руу хөөрч цугах илүү энгийн гимнэлтэй арга хэрэгэлдэг байж ч болох юм. За ямар ч байлаач агаар сэлгэх цаг болжээ. Ам ангалзаж эхлэх үед бөгчөн мөрөнд йод ханхалсан далайн үнэртэй амьдрал бэлэглэгч цэвэр агаар үлээн орж ирэв. Үүнтэй давхцаад шумбагчийн хөнгөн нуударч бас үл ялэг ганхахыг мэдэрлээ. Тэгвэл хөлгийн агаар сэлгэх арга нь халимны адил усны гадарга дээр гарах үйлдэл аж. Ирж хайсны эцэст хаалганы харалтаа дээрх нүхээр цэвэр агаар орж байгааг тогтов. Агаар сэлгэнгүүт нөгөө хоёр маань сэрлээ. Хэдэн цаг болж байна вэ? Бид бүтэн хоног унтсан бололтой. Дахиад үдийн хоолны цаг болсон байна гэж нээд өглөв. Тайвширдаа хэрэг биднийг өлсгөж алах санаатай бол өчигдөр хоол өгөхгүй байсан. Энэ махчид шинэ мах идэлгүй удсан байх 3-3 тарган цатгалан ирчүүд тэдний хувьд наа дими бодлоо ойрох гол нь та энэ яриагаараа байдлыг хүндрүүлж мэднэ гэж би анхаарууллаа. За яах вэ? Нэгэнт та хүн идэгч гэж хэлхийг хоригдсон болохоор би тэднийг далайн дээрэмчид гэж нэрлэе. Тэгэхээр энэ далайн дээрэмчид биднийг хэр удаан хорих санаатай юм бол би яаж мэдэх билээ? Гэхдээ бид санамсаргүй тохиолдлоор тэдний амин чухал нууцыг мэдэж авсан. Хэрв хөлгийн багийн хувьд хөлгийн нууцлал нь 3 хүний амнаас илүү чухал бол бидний яаж ч магад. Тийм биш бол эхний боломж гарангууд бидний хүмүүс амьдрах газарт буцаах биз. Эсвэл биднийг хөлгийн багт авах байх гэж консул санал хэлнэ. Харин би юу болохыг хүлээж сууж чадахгүй. Эндээс оргоно гэж Нидленд санал хэлнэ. Газрын шоронгоос оргох хэцүү атал усан доор шоронгоос оргох бүр хэцүү гэж би сануулв. Хэрэв мултарч чадахгүй юм бол хөлийг гартаа авах хэрэгтэй. Энд хориод хүн байх биз.
Бид харин гурвуул боломж гарангууд алдалгүй ашиглан хөдлөх хэрэгтэй. Сэрэмжтэй байвал зохино. Дүрсгийвэл байдал уламд ордож мэднэ. Та уурлахгүй гэж амла. За яг амлаж байна. Тэгээд би бодол думбав. Канадын бодол бүтшгүй юм. Ийм хөлгийг авч явахын тулд том баг хэрэгтэй. Тэгээд ч бид хориотой сууж байна. Үзвээс хөлөг дээгүүр зугаалахыг ахмад зөвшөөрөхгүй бололтой. Харин Канадаар биеэ барьж чадахгүй өсчин холхиж хан балбан өшөглөнө. Дахиад 2 цаг өнгөрөхөд нээд бүр хашгичж эхлэв. Буш мэт нам гүм оргиод хөлөг онгоц өчүүхэн ч үл хөдлөх нь аймаар. Хэр удаан ингэж суух юм бол Ахмадын ялдам харц уужуу царай сурвалжит гаралтай хүний зогсолт хөдөлгөөн миний ой санамжаас арчигдав. Ингүй харгас хэрцгий нэгнэр төсөөлөгдөж эхлэв. Тэр өөрийгөө хүн төрлөх төс өндөрт тавьж инэрлийг мартаад хүмүүсийг үзэн ядах дайсан болсон нэлт. Тэр биднийг энд хориод өлсгөж алхаар шийдлээ гэж үү? Гинэт чимээ гарч хаалга нээгдээд үйлчлэгч орж ирэхэд Канадаар ухсгийн дайрч газарт дараад хоолойг нь боов. Үйлчлэгч хахаж цацаад ам тавьшглаа. Консул үйлчлэгчийг жалчны гараас мултлах санаатай нотлоод би туслах гэж байтал тайван дуу гарав. Ноён Лэндэ, ноён эрдэмтэн багшаа, тайвширцгаа. Намайг сонсож аяд гэж Францаар хэлв. За ингээд 9-р бүлэг дуслаа. За энэ ном бол яг юу яах юм бол яг 40-од бүлэг байгаа. Тэгээ яг энэ маягаар явах юм бол баг бүтэхгүй болохоор дараагийн бичлэгнээс жоох уртаар буюу баг 4-5 бүлэг уншиж эхлэе гэж би бодож байна. Тэгээд одоо ингээ 12 минутын бичлэг болж байна. Тэгээд би энийг гэтээ премьерээр тавина. Бичлэгэн дээр хэлчихье зүгээр. Төгсгöd нь. Угаасаа чи энэ бичлэгийг үзэж байгаа бол угаасаа премьер тавьсныг мэдж байгаа. Тэгээд иймэрхүү л. Ер нь өрнөл бол хамаагүй сонирхолтой болж эхэлж байна. Тийм. За тэгээд би одоо зарим нэг юмнуудаа эдитлээд тэгээд одоо бичлэгийн премьерийн цагийг тохируулаад тавья да. За баяртай. За тэгээ энэ бичлэг энүүрээ дуусч байна. Таалагдсан бол лайк болон subscribe тавьж дараарай. За тэгээ баяртай.